Тэгэхээр энэ бүхий зүйл цаашдаа хүмүүсээ тасралтгүй гэж босрох зүйлүүд байж. Дээр нь юу гэхээр амьдрал одоо тулгарч байгаа тийм янз янзын саад өгшөөдүүд их юм хэрхэн давах юм. Магадгүй байгалийн амшиг байдаг юм, алдар төвчин байдаг юм уу, бусдаар шалтгаалсан янз янзын эрсдэл байдаг юм уу, юу байдаг тийм. Ингээд одоо тухайн үеийн улс төрийн нөхцөлөөс хамаараад өөрчлөлтүүд шинжилтүүд байдаг юм. Ингээд нийгмийн шудраг ус нөхцөл байдаг юм. Ингээд юу бүх зүйл хүн өөрийнхөө өсөд гэр бүлийн амьдралдаа өөрөөсөө ажил бүхий зүйлийг авч явахад хэрхэн одоо тэр хүмүүсийг бос руу чиглэх ёстой бэ гэдэг энэ бол хамгийн чухал бас үндэслэл ойлголтууд болж явж байгаамаа. Тэгэхээр энэ бүхий зүйлээр бид хүн одоо энд боловсрол эзэмшил энэ хүн нэг ажил хийгээд насаараа амьдрах гэдэг зүйл биш болчихжээ. Энэ тасралтгүй энэ хөгжих шаардлага зүйлүүд бол гарч ирж байна гэх. За ингээд насан туршийн боловсролын гол эрхэм зорилго гэдэг бол ерөөсөө хүн одоо тийм хийвлээд олдохоос эхлээд насан утгыг одоо олох хүртэл хүн тасралтгүй боловсрол байна. Энэ бүхий зүйл насан туршдаа тийм тасралтгүй боловсрч одоо хүмүүнийхөө өөрөөсөө газар үнцэнтэй амьдралыг бас бодтой бүтээж явахад гарцаагүй боломж олгох гэдэг гол зүйл байж байгаа маа. Эргээд цаашдаа гол үндсэн зорилго бол ерөөсөө энэ дэлхийн нийтийн чиг хандлага сайн муу тийм өөрчлөлт эерэг сөрөг одоо өөрчлөлт янз янзын тийм нөлөөллүүдэд одоо хэрхэн өөрөөсөө зөв авч явж хэрхэн тийм одоо энэ бүхий зүйл тасралтгүй хөгжиж зөв амьдарч байгаа одоо амьдралын өөрөөсөөх нь зөв үнэлгээ гаргаж ирэх энд ямар одоо агуулга стандарт ямар үнэлгээ явуулах энд ямар арга зүй ямар тийм одоо тэр ярьж байгаа хүмүүсийн олон чиглэлийн бодлогуудыг гаргаж ирвэ гэдэг зүйлээр хүн цаашдаа бодиттой тогтолцоо гаргаж ирээ. Тэгээ цаашдаа ер нь бол энд тийм одоо санхүүгийн нөхцөл байдал хэрхэн энэ бүхий зүйл анхаарал хандуулах юм. Одоо Монгол улсын явж байгаа гэдэг яг 20 жилийн дараа бидний үр хойч яг ийм бидний үр хойч хэрэгтэй болоо гэдэг өнөөдөр бид судалж тогтоосон болов. 10 жилийн дараа нэг юм болоо гэдэг яг тогтоож чадсан тийм чиг арга байна уу гэх тийм. Тэр үчигээр бид хүн яг 5 жилийн дараа өнгөрсөн хугацааны одоо өсвөр залууны ч юм уу гэр бүлтэй болж байгаа хүмүүсийн чиг одоо ямар энэс урчин зэрэглэх нь юу юм хэл мэдээлэл ямар зүйлийг авч явах хэрэгтэй гэх мэтлэнгээр одоо нэг юм чиг хандлагуудын олон зүйлүүдийг бид цааш судалж бодтой болгоно гэдэг зүйлүүд байна. За ингээд насан туршийн боловсролыг бид хүн бодтой болох бол хамгийн чухал одоо арга зам бол өнөөдөр хүртэл явж ирсэн олон бус гэж нэрлэгдэжсэн боловсролын тогтолцоог гэгэрэл төвүүдийн бүх одоо салбар нэгжүүдээр суйрлаад одоо энэ хүмүүст бол энэ чиглэлийн ясар турш байгаа. Түрүү очихын захирлыг тэр одоо тохиолдож байгаа хэлхийг өөрөө хичээд авшиг гэсэн. Гэхдээ очихын захирлын үйл шилжих гэхээр үндэсний хэмжээнд одоо олон улсын түвшинд магадгүй төрөөс төсвийн бага жилтэй байсан учраас асар их сүлжээ үүсгэж чадсан юм билээ. Асар их боломжийг бүрдүүлж чадсан юм. Нэг талаараа төрөөс их төсөв боловч чадаагүй бас энэ хүмүүс илүү бас даваатарч болсон олон зүйлийг бас хийсэн тийм олон улсын боорог энэ зүйлд очиж явж байхад манайхаас башрын захирлыг маш их асуудаг юм билээ. Тэгэхээр ер нь бол ерөөсөө энэ цаашлаад энэ хүмүүсийн одоо явж ирсэн одоо би Сони хамт дүүргийн олон улсын захирал бацар мөр шиг гэдэг нь үнэхээр тэр жинхэнэ утгаартай юм бодтой хийж чаддаг асар хичээл зүгтээ хүмүүс байгаа. Энэ хүмүүсийн нөөц туршлагатай цаашаа улам илүү босгоож одоо өгцөн орчин санхүү хөрөнгө тэр бүхий өстэй онготой болгоодаа гэдэг хүн суурь болгож авч явнаа. Энэ бүхий зүйлийг бүгд чухал гэж харж байгаа. За энэ өнөөдөр үүсэж байгаа одоо энэ олон одоо нийгэм зориулт гэж хэлээд байгаа одоо асар олон хүмүүс сэтгэл санаа зовоод хүн болгоны нийгмийн болохгүй асуудалтай ярьж байгаа. А гэтэл Монголын ерөнхийлөгч одоо 3-4 жилийн өмнө шинэ жилээр дээ одоо сууд хугацаанд дамжуулаад өнөөдөр энэ жил тав харсан баг тийм цагаан сараар ямар хандлагууд болсон бэ тийм арихгүй байх эрүүл мэндийн хүмүүст ямар олон талаараа болж байна тийм энэ бичлэгээр бид нар цаашдаа энэ нийгэмд байгаа оройтлуудыг ярих биш шийдлүүдийг нэгнээр гаргаад ирэхэд энэ одоо насан туршийн боловсролын төв өөрөө манлайдаг тэр чиглэлээр судалдаг энэ чиглэлээр одоо тийм олон нийтийн болоод олон нийтийн иргэний нөө оролцоог бүх чиглэлийг оролцоог хангадаг энэ системийг бүрдүүлж явахад гарцаагүй энэ улс төрийн хувьд өөрчлөлт хөгжих илүү сайн олон зүйл боломж байна гэж харж байгаа. За энэ бол бид хүн төрийн зүгээс одоо иргэний юм оролцоо энэ бүхэн зүйлийг бодтоо болгоно гэдэг. Тэгээд иргэний нийгэмд байгууллагууд бол нэг гомдол хэлдэг. Яг энэ боловсролын явтаа хамтраад ажиллах төрийн байгууллагатай хамтраад ажиллах гэхээр бодтой ажиллах тийм гарцсан алга бодтой ажиллах одоо тийм бодтой өрсөн алгаа гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр одоо бид хүн яг энэ насан туршийн боловсролын энэ төвтэй төөрөө дамжуулаад бүх иргэний нийгэм байгууллагын оролцоог хангаж тэр хүмүүстэй хамтаа ажиллагаа бүрдүүлж чиглэл бүртэндээ хийж чадж байгаа өөрсдөө давуу тал бүрээр нь бид хамтран ажиллах энэ өсвөлүүдийг бүрдүүлнэ гэж зорж байгаа. За ингээд ер нь бол цаашдаа энэ насан туршийн боловсрол гэдэг зүйлийг бид хүнсэн 5 үрээр гаргасан. Гэр бүлийн боловсрол байж байгаа, иргэний боловсрол байна. Энэ ёс суртахуун төлөвшлийн боловсрол,
гол зүйн мэдрэмжийн боловсрол, амьдрах ухааны боловсрол гэж. Тэгэхээр хүний амьдралын одоо гол хэрэгцээ болсон энэ боловсролуудыг тасралтгүйгээр хөгжүүлэх энэ чиглэл илүү бодтой одоо үйл ажиллагаанд явуулъя гэж байна. Энд ямар оролцоотой байх юм бэ гэхээр төрийн бас байгууллагууд одоо олон улсын байгууллагууд иргэд гэр бүл ажил олгогчид тэр хүн өөрөө тийм энэ бүхий зүйл оролцож ингэж явах юм аа гэдэг оролцоогоо тодорхойлсон. За тэгээд асуулт байсан. За ингээд энэ 5 чиглэлтэй бид ямар гол агуулгуудыг байх юм. Энэ зүйлүүд дээр бид юу анхаарах юм бэ гэдэг бас гараад ирсэн байна. Тэгэхээр бүртгэлүүд бол таагдсан байна. Тэгэхээр энэ чиглэл одоо бид ер нь бол өнөөдөр иргэний боловсрол гэр бүлийн чиглэлийг одоо төлөвшлийн амьдрах ухааны гол зүйн мэдрэмжийг энэ бүхий зүйл гэдэг бол гарцаа хүний амьдралд өдөр тутам хэрэглэгдэж байдаг. Өдөр тутам тэр бүхий зүйлээс хүн зоригтой болоод санаатаа санамсргүй олон зүйлийг авч явдаг бол энийг илүү өргөнтэй амьдралын чанарыг сайжруулах нь яаж бас зорж энийг хөгжүүлэх үү тийм ямар байдлаар энийг бол хүчээр ч юм уу тэгэх ёстой гэдэг зүйлээс илүүгээр яг энэ нийгмийн чиг хандлага оролцоо энэ бүхий зүйлийг дэмжих байдлаар урамшуулах байдлаар илүү бас бодтой үйл ажиллагаанд явуулнаа гэж зорж байгаа. Тэгэхээр одоо амьдрах ухааны боловсрол дээр жишээ нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө гол одоо нөхцөлөд ихэд тэр гэр бүлийн эдийн засгийг хэрхэн сайжруулах юм яаж одоо төлөвлөхийн тэр зарцуулалтыг хэрхэн бодтой зөв явахыг гэх мэт олон зүйлүүдээр хэлэх үү. Магадгүй хүмүүс монголчууд ярьдаг хүн ихээс наашгүй гэж. Тэр хүн амьдрал зөв юм хараад зөв ойлгоод авчих юм бол амьдрал бол асар олон зүйлийг сайн сайхан болох боломжтой байлгаа гэж зүйлүүдийг бас олон нийтэд ойлгож хөгжүүлэх зүйлүүд байж байгаа маа. За тэгээд энд одоо дэлгэрүүлж гаргаж ирсэн байж байгаа. Тэгэхээр одоо бид хүн энэ бодлогыг хэрэгжүүлэхэд одоо эсвэл шинжилгээ хийж бид хүн бас мэдсэн. Тэгээ энэ дээр бол гарцаагүй боломжууч байгаа, эрсдэлч байна, давуу тал султалч байна. Тэгэхээр давуу тал бол хууль болон өсөлт баримт насан туршийн боловсролын асуудлыг гэрэлсэн бас тодорхой хэмжээний заалтууд байж байгаа. Өнгөрсөн одоо боловсролын тухай хуулиудаар гарсан заалтууд байна. Мөн шинжилгээ засгийн газар энэ талаар зоригтой бас авах гэж одоо бүрийн хөтөлбөр хийх ажиллагааны төлөвлөгөөнүүдээр бас заагдаж засгийн газрын одоо тавьж байгаа үйл ажиллагааны зорилт болж бас орсон байж байгаа, бүрийн төлөвлөлт орсон байж байгаа. За салбаруудад бас чадварлаг хүний нөөцийн одоо хэрэгцээ цагаагүй олон улсад болоод энд улсын хувьд аюул хос сонирхол хичээл зүтгэл итгэл мөшлөр бас бодтой хөгжсөн давуу талууд байж байгааг харж байгаа. За сул талын хувьд бол ерөнхийдөө насан туршийн боловсролын үйлчлэгийн агуулга бүрээ ойлгох олон нийтийн ойлголтод сул байгаа хэрэгцээгүй асуудал байгаа. Эргээд тэр салбар хоорондын залхамж холбоог одоо хангаж ажиллах гэдэг бол магадгүй бас сул тал болж болох юм. Гэхдээ энэний дараагийн форумд бид нэр бусад салбаруудтай хэрхэн хамтарч ажиллах вэ? Одоо хүний үйлчлэгийн агуулгын яамнаас гэр бүлийн хөгжлийн төвөд байгуулна гэдсийг газар хүртэл орсон байж байгаа. Тэгвэл яг энэ болгоныг яаж нэгдвэл байдлаар нэг чиг хараад очих одоо нэг байгаа яаж ингэж нэгдвэл байдлыг хангах вэ гэдэг бол бас чухал зүйлүүд байж байгаа. За боломжууд бид түрүү ярьсан. Гол одоо үндсэн суурь албан ёс боловсролын төвийн үндсэн одоо тогтолцоотой суурьж явна. Эргээд цаашлаад ер нь бол энэ цахим сүлжээ эдийн энэ хэрэглээ тасралтгүй бараг өдөр цагаар одоо хөгжиж байгаа учраас энэ хөгжлийг дагаад бид хүмүүс шууд хурж болох энэ бас боломжууд байна гэж харж байгаа. За аюул одоо бас бэрхшээл юу вэ гэхээр хэрэгцээг харахгүйгээс ойлголт авалгүй одоо идэвхтэй оролцох шиг нийгмийн байдал магадгүй одоо дөрөвцөн байдал бас энийг хүлээж авахд өсөж хөгжөхөд бас тул тал болж болох юм аа гэж бас харсан байгаа. За ингээд одоо үндсийн түвшинд бол насан туршийн боловсролын үндсийн төвүүд ажиллана. За аймаг нийслэлийн хувьд бол боловсролын одоо газрууд дээр байгаа үзүүрчнэр болоод гэрэл төвүүдийн хүмүүс хамтарч ажиллахаар энэ бүхэл зүйлийг хэрэгжүүлнэ гэж зорж байгаа. За ингээд санхүүжүүлэх хөхөөсөр бол олон талаас бид нар харж байгаа. Улсын төсөв байна, орон нутгийн төсөв байж энэ олон улсын байгууллагууд, төслүүдээс байдаг. Ер нь бол дэлхийн нийтийн одоо боловсролын хандж байгаа чиг хандлага гэдэг бол энэ бүх нийтийн буюу насан туршийн боловсролын чиг хандлагад бол дэмжлэг үзүүлэхэд бас бодтой боломжууд байгаа гэж харж байгаа. За ингээд бид хүү энэ бүхнээ хэд зорж бас зорилт бүлэг нь байх юм бэ? Ямар үс авах вэ гэхээр ерөөсөө бүхэл одоо бүрээ хамаарал орчиж байгаа. Энд бол хувь гэр бүл одоо сургуулийн хөлбөмбөг багууд боловсролын ангилэг гэдэг ингээд бид хүн насан туршийн боловсролыг нэлээд үнэтэй хийгээд эхлэх юм бол
Эргээд албан босрол маань чанарч ийм тасралтгүй хөгжих зүйлүүд байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо шинэ зүгээр багш хүн мэрэгшээ дэвшлүүлэхээс гадна тэр хүн өөрийнхөө хувьд илүү өсгөн нэмэгдэх хөгжих, хүний карьер төлөвлөлт олон чиглэлээр бид хүн хөгжүүлж чадах юм бол эргээд өөрөө тэр босролын чанар сайжир. Буцаад одоо эцэгчүүдэд асар одоо тийм олон төрлийн мэдээллийн хөгж, мэдлэгийн хөгж, ажлын байран дээр босруулах, ажлын байран дээр хөгжүүлэх юм чиглэлийн мэдээлэл олон чиглэлээр яваад ирэх юм бол эцэгчүүдийн хандлага, эцэгчүүдийн төлөвлөлөөр болно гэдэг бол тэр хүүхдийн орчин руу жих тийм. Энэ бол бүхэл талын нэг ёсны одоо тэр үнхээр нийгмийн хөгжих юм бол суурь хөрсөө гэж юуд харж байгаа. Хамгийн гол суурь хөрсөн юм шүү гэж бас харж байгаа юм байна. За ингээд насны ангиллын хувьд бол одоо нөгөө ихийн хэмжээд олдохоос эхлээд одоо монголчууд чинь нөгөө хөл хөд болсон эмэгтэйд буруу юм харуулдаггүй, хазгаа сандлаар суулгадаггүй гэдэг шиг тийм. Ихийн хэмжээд байхаас эхлээд тэр хүнийг ямар хүн болохыг монголчууд одоо дэмжиж хайрж ирсэн шиг ерөөсөө тэр ихийн хэмжээд байхаас эхлээд тэр хүн асуудгийг олох хүртэл тасралтгүй юм шиг өргөж ирэх юм аа. Тэр юм чиглэлд бол бид хүн яаж аль зөвхөнийг одоо хин нэгэнд одоо салгаж аваад зөвхөн эмэгтэйчүүд зөвхөн одоо хүүхэд тэр ирчүүд насан туршид одоо магадгүй харилцаж гэх юм уу хийсэн биш бүгдээрээ л ижил хүн байж байгаа. Тэгэхээр ерөөсөө бүх чиглэл хүрээлийг бас хамарч ажиллах энэ зүйлүүд байж байгаа маа. Тэгэхээр одоо сургалтын орчин гэдэг аваад үзэх юм бол ерөөдөө бол гэр бүл байна тий. Босролын сургалтын байгууллагууд гэж авах газар хэл мэдээлэл интернетийн сүлжээ ингээд ерөөсөө бүхэл одоо хүний идэвхтэй хүний л амьдарч байгаа авчиж байгаа бүх газар бол өөрөө сургалтын орчин байна. Боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол шааштай гэдэг олон улсын чиг хандлагуудыг хараад үзэх юм бол өнөөдөр бүхэл газар тий яг энэ бүхэл чиглэл одоо чинь гэмт хэрэгтүүдийг гэхэд өнөөдөр гэмт хэрэгтийг яаж дахиад тэр хүн амьдрал гарч ирээд амьдрахад нь яаж гэмтээр бодиттой өөрчлөлт хийх юм гэхүүч нэг олон зүйлүүдийг бид хүн хуулиар ч юм уу тий аль ямар нэг амтны хүчээр шийдэж болохгүй олон зүйлийг бид энэ одоо туршийн бодлогын хүрээ бүтээмж агуулга чанар сайн болох тусам олон асуудлын шийдлийг бас бид гаргаж чадна гэж энэ бүхий зүйл бол олон чиглэлд явж байна. Цааны стратеги нийтлэлд төр олон нийтийн одоо төрөөс анхаарах хэмжээ болоод ерөнхийдөө босрол гэсэн дайралтаж одоо чадвар шалгуур сайжруулах гэдэг мэдээ шалгуур эсвэр чиглэсэн иргэний тэр идэвх чанарт гэж энэ гурав төр одоо иргэн дээр байгууллага бүгдээ чадвартай хамтын оролцоотой харилцан одоо дэмжлэгтэй байж ижил хүн бас явах юм аа. Тэгэхээр одоо өнөөдөр магадгүй Кока-Коланы сурчлагаач гэх юм уу хэлбэрээр дээр явж байгаа тэр осор олон чиглэлүүд хүмүүс ямар одоо тийм мэдээлэл хизээж бодохоор өгч чадж байна. Гэтэл яг энэ чиглэл тэр зөв амьдралын хэв маяг энэ чиглэлийг бид хүн бодлоготой зорилготой хийж байгаа одоо бүлээгдэж хийж шаардлагатай байгаа асар зүйлүүд байгаа бас таа болж байгаа тийм. За энэ стратеги хөлбөрүүд бол менежментийн бид хүн бол одоо яаж явахын сургалтын яах олцоо өөрөө бидний нөөц бүтээл хэсгүүд нь яваа гэдэг зүйлүүд гол гарч байгаа. Тэгэхээр шаардлагатай бид хүн менежментийн хувьд бол илүү олон нийтийн оролцоон дээр суурилсан, үр дүнтэй үйл ажиллагаа дээр суурлаад тэр ойлгож байгаа хүрнээсээ хэрэгцээд одоо тийм хүрээлгөө тасралтгүй одоо хөгжсөн, салбарлсан байдлаар ингэж явна гэж зорж байгаа. Мэдээж энэ бүхий зүйлийг бид хүн ойлгож бас олон нийтийн болж гарцаагүй бид хүн олон бас шат амжилт байгаа гэдгийг бас харж байгаа. За ингээд зорилтуудаас бид чинь гол хүлээгдэж байгаа үр дүн гэдэг бол ерөөсөө энэ одоо нийгмийн хөгжлийг зөв дэвшин хандуулахад эргээд хүн бүхэн амьдралдаа эзэн болоход энэ амьдралдаа өөрсдөө оролцоотой амьдрахад сайн амьдралын чанарыг дэвшүүлэх гол юм насан туршийн босролын гол зорилго орчоо гэдэг бол бодтой байж байгаа. За ингээд бид хүн одоо ямар байдлыг шийдэхийг хүсэж байна вэ? Зааварчилсан өвлөөсөө илүүгээр чадварсан үйлчлэгүүд орчихыг хүсэж байгаа байна. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар одоо их ёстой, тех ёстой дөрвөн журам гэдэг ийм юмний үрээд гэдгээрээс илүүгээр илүү бодтой яг тэр амьдралын чанарыг өөрчилж чадсан бодтой чадварт суурилсан бодтой өдөн суурилсан энэ бүхий зүйлрүү бид хүн илүү хөгжиж энэ бүхий зүйлийг урамшуулах дэмжих энэ олон талын чиглэлээр юм байж ажиллах гол зорилго байна гэж. За энэ насан туршийн босролын одоо байгууллагын ерөнхийдөө бол нэг ерхий бүтцийг гэх юм гаргасан. Тэгэхээр ер нь бол энэ чиглэл дэлхийн нийтийн чиг хандлагууд бол ерхий сайдын ирээдүйд бичсэн зөвлөлтөөр явуулдаг. Тэр утгаараа мэдсэл тогтоох зөвлөл байх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээд салбар дундын бас зөвлөл байж хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр энэ нүгээр эрүүл нийгмийн хамгаалал эдийн засаг гэдэг бус салбартай холбоотой бас явж байна. Тэгээд үндсийн одоо төрөн бай. Ингээд төрөөс аваад иргэний нийгэм байгууллага олон улсын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Ингээд дүүргийн аймгийн одоо
бүхий л одоо сумын ингээд байгаа. Ингээд эргээд манай боловсролын хүрээлэн машин мэргэжлийн институтууд үлгэний төв гэх мэт ингээд байгууллагууд бол тасралтгүй юм хурдан ажиллагаатай ажиллана. Тэгэхээр өнөөдөр та бүхэн мэдж байгаа Монгол улс өнөөдөр маргааш эдийн засгийн форум болно шүү дээ тийм. Тэгээ Монгол улсын өнөөдрийн болж байгаа энэ эдийн засгийн форум дээр бол өнгөрсөн жилийн дээр бол чи хандлагыг харахад бол хамгийн гол зүйл ерөөсөө тэр хувийн төлөвшлийн тухай нэг нэмэлт нэрсэн. Тэгэхээр улсын төстөн хөгжил төлөвшөх эдийн засаг бүхэл талаараа баталгаатай илүү зөв хөгжлийн чиг баримжаа олж авна гэдэг бол гол шийдэл бол энэ л байж байгаа. Тэгэхээр энэ бичнэгээр мэдхгүй өнөөдөр магадгүй эдийн засгийн форумд яг энэ насан туршийн боловсролын форум гэж энэ зэрэгцэж эхэлж байгаа. Тэгээд дараагийн удаа бол илүү бас үндсэндээ дараагийн одоо бидний форум үйл ажиллагаанд бол илүү өргөн төвшөнд явж байгаа хаа гэж харж байна. За ингээд насан туршийн боловсролын үндсийн төвийн бүтэц бол өндөр зөвлөлттэй байна. Одоо төвийн захиралтай ингээд дотор газар хэцүүтэй гэх юм ийм бүтэц байж байгаа. За ингээд энийг сайхан бод одоо зорсон байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө өндөр насан туршийн боловсролын гол тогтолцоо гэдэг бол тэр эссэн дээр хүмүүсийн дээр амьдралын сайн сайхан чанарыг бий болгоход гол зорж байгаа юм зүйлээ. Тэгэхээр ерөөсөө энд бодож чадварсан орон нутгийн дээр салбар төвөөд ингээд чанартай үйлчлэгээ, чадвартай мэдлэгтэй хүний нөөц, энийг дэмжсэн төлөвлөгөөс болсон зөв бодлого бас хөгжлийн зөв хэлбэр гэдэг. Энэ бүх зүйл бол энэ одоо насан туршийн боловсролын бас амжилттай болохгүй хүчин төгөлдөр бодтой болох тийм гол хүчин зүйлсээ гэж харж байгаа маань. За ингээд та бүхний бас ариун туршлага одоо Монгол улсад хүн бол одоо ингээд сая одоо хүүхдийг хөгжүүлэх тэр машины арга зүй технологийн үндсийн сан гэж байгуулад тэгээ анхны одоо маш нарын баяраар тэр маш нарын арга зүй технологиос танилцуулаад игээ явахад бол Монгол багшаалны тэр хүүхд болгоно хөгжүүлдэг тийм одоо өөр гэсэн технологи арга зүй маш сайхан зүйл байна. Тэгэхээр өнөөдөр бол Монгол хүн болгон өөрөө чадж байгаа хийж байгаа зүйлээ маш тодорхой зорилготой ингээ явах юм бол манай салбар одоо автон боловсролын салбар тэр чигээр ер нь ийм хөгжүүлж гисэн маш хурдтай энэ зөвхөн ардны үед бол илүү бодтой боломжууд байна гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө энд одоо бас тав хүн оролдохоос явсан маргааш нөгөөдөр 2 өдөр дарамж тусдаа оролдоно, арзуурч бас оролдоно. Ингээ олон зүйлийг бас тав хүн явж байгаа энэ явцдаа хамгийн байж болох сайн үйлрүүдийг, шийдлүүдийг, бодтой туршлагуудыг энд байж болох хамгийн ихний зөв алхмуудыг бас илүү гаргаж ирнэ гэж бас найдаж байна. Тэгээд одоо энэ зүйл юу гэхээр ингээд энэ бүхий зүйл бас оролцооны хангаж ажиллахад бас ямар боломжууд байна. Орон нутгуудад одоо тийм ямар бас давуу талууд байна. Хэмжээгээр олон зүйл бас хэлэлцсэн, ярилцсан, хуваалцсан. Илүү цаашдаа зөв одоо тийм алхам зөв одоо чиглэлээр явхад энэ форум бас онцгой хэмжээр оруулна гэж сэрхүүлэлтэй байгаа. Намраас хойш бид бас их ярьсан. Одоо яг бидний хүний бодиттой ажил хийхэд бэлэн болж байгаа бас илүү баяртай. Тэр хааны одоо цаашдын хийж бүтээх олон зүйл бас амжилтсан. Ингээд энд ерөөсөө цаашдын бүхэн энд ярьж байгаа гол зүйлүүд бол бид хүн бас хэрхэн харж, хэрхэн хандах ямар талаасаа хүлээж авахаас бас олон зүйл шалтгаална. Тийм учраас та бүхний хариуцлага өндөр байгаа. Бид хүн зөвхөн одоо удаад яриад өнгөрөх зүйл биш, тасралтгүй яаж сайжруулах зүйлүүд өнөөдөр гарсан зүйлүүд бүгд төгсөөрөж бас гарсан гэсэн утгаас биш. Гэхдээ гарцаагүй насан туршийн боловсролын энэ агуулга хөтөлбөр хэрэгжих нь бол энэ улсын төсвийн шаардлага хугацаа гэдэг нь та бүхэн хүлээмжшүүлж байгаа. Тэгээд анхаарал тавьсан бол баярлалаа. Та бүхэн амжилт хүсье баярлалаа. Энд одоо миний итгэл дээр бол ер нь өчигдөр өнөөдөр хоёрыг болсон. Яагаад маргааш хэрэгтэй вэ гэдгийг болсон. Насан байдлаар болохоор зэрэг маргааш яг яах гэж байна гэдэг дээр бодож ярьдаа. Энэ дээр маш тодорхой одоо сайхан итгэл тавьж үнэтэй санаануудыг гаргаж байна. За тэгээд энэ даршин хэлэхэд та бүхэн тавьж байсан энэ хавцсны ам тэр компьютер 6 гэдэг энэ хавцсан дотор ч бас байгаа. За энэ бол 12 жилийн загтаар хордодог энэс хоёр насан туршийн боловсролын одоо том хот юм байна лээ. Энд одоо манайхаас бас орцгосоор тохиолдсон. За эндээс болохоор зэрэг пандемийн үед ажиллагааны өдөржсөн хүрээгүй нөгөө Дахарын одоо өдөржсөн хүрээ гэж шиг гаргасан байна. За энэ бол 184 орон одоо баталж гаргасан. За энийг бид нар зүгээр чадан ядан орчуулсан. Энэ бол албан бус орчуулга шүү. Энэ дээр бол хэрвээ одоо оновч өгүүлбэр томьёолол энэ төр байх юм бол уучлаарай. Энэ харин бид нар энэ албан вебсайт нэг англи дээр ихийг харж болно. За энд байснаар бол дурдсанаар энэ 7 дугаар зүйлд нь насан туршийн боловсрол гэдэг бол төрхөөс эхлээд насан утгыг олох хүртэл сурч боловсрох гэсэн утгатай үг гэсэн ийм үг байгаа. За
За тэгээд энэ үгийг одоо манай энэ насан туршийн боловсролын цаашдын гол үндсэн зорилго бол тавьж байгаа гэдэг нь бас баяртай байна. Бид нэр одоо орцож явсан энэ одоо ингээд цаашдаа тэр ЮНЕСКО гэж одоо дэлхийгээр боловсролын яам ба шүү дээ тийм ээ. Тэндээс тавьж байгаа энэ одоо өвөг үйлдвэртэй манай энэ нийцж явж байгаа бол тодорхойтой байгаа. За ингээд хөтөлбөр ёсоор одоо асуулт хариулт санал хийх цаг байна. 12 цаг хүртэл. За ингээд санал хийх юм байна уу? Асуулт. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь болохоор албан бус боловсролын багш гэсэн одоо нэр томьёо насан туршийн боловсролын багш гэж болох тийм ээ. Тэгэхээр энэ багшийн статус ер нь яаж өөрчлөгдөх вэ? Тэгэхээр миний бодлоор боловсролын тухай ойлголтод бол өөрчлөлт орох гэж бодож байна л да. За хоёр дахь асуулт маань ер нь насан туршийн боловсрол гэсэн энэ багшийг одоо урд нь бэлтгэхгүй байсан. Тэгэхээр одоо энэ одоо шинэ тогтолцооны насан туршийн боловсролын багшийг одоо яаж бэлтгэх вэ гэсэн асуулт байна. За урд нь болохоор насан туршийн боловсролын агуулга бол одоо сургууль ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулийн агуулгацууд бүрэн тусгадаггүй. За би өөрөө боловсролын сургуулийн судалгаа арга зүйн техникийн багш байна. Тэгэхээр манай хэд бол насан туршийн боловсролын агуулга орж ирдэг. Гэхдээ мөн чанартай бол одоо энэ агуулга бол нэлээд өргөн үрээтэй тийм агуулгын түвшинд бол ордоггүй. Тэгэхээр энэ дээр одоо тусах тийм боломж байдгүй гэсэн. За гуравдугаар нь бол ер нь бол нийгмийн хүрээнд олон субъекттэй ажиллах юм одоо маш чухал юм санаа бол нэг бүрээд бол гарч ирж байна л да. Тэгэхээр одоо ялангуяа багш үлдэгдэх Монгол Улсын боловсролын их сургууль та одоо энэ насан туршийн боловсролын төслийн хүрээнд та хамтран ажиллах тийм боломж одоо төсөл боловсрол тэнд оролцох одоо тийм боломжууд одоо боловсролын яам байгаа юу гэсэн одоо ийм асуудлыг тавья. Тэгэхээр одоо хөдөө орон нутагт албан боловсролын бүтэц тогтолцоо бий болгох иргэдийн боловсролын одоо сайн үйлчлэгээ үзүүлэх гээд олон томоохон зорилтуудыг Америкийн төвчний хурал жилийн үндсэн чиглэлүүд тусгаад их ажиллаж байгаа. Тэгэхээр одоо эдгэртэй холбогдуулан хоёр асуулт байна. Нэгдүгээр нь болохоор аймагуудын боловсрол соёлын газруудын одоо албан боловсролын зайны сургалтын жижиг төвүүдтэй цаашдаа одоо төвүүдийг бэхжүүлэх, хоног хөрөмжөөр хангах, болсон түүний нөөцийг сайжруулахаар одоо ямар бодлого зорилт байна вэ? Хэдийгээр хэрэгжих вэ? Нэгдүгээр, хоёрдугаарт нь хөдөө сумдын хомдууд яг албан боловсролын тогтолцоо бий болоод сум болгондоор одоо гэгээдийн төвүүдийг байгуулад бас одоо албан боловсролын багшийг томилоод ингээд ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол одоо үнэхээр бас тоног хөрөмжийн хувьд хүн хүчний хувьд их дутагдaltaй байдаг. Ер нь одоо иргэд бол албан боловсролын үйлчлэгээ, ер нь боловсролын үйлчлэгийг одоо өдөөний малчин боломж иргэдүүд бүгдээ нэг үе бодвол сайн ойлгож тэрийг хүсдэг хүлээдэг болсон. Тэгээ яг одоо тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн ийм одоо боловсрол нөхөн болгох хулгай амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулахд бол аймгийн боловсрол соёлын газар за сумдуудаар ажиллаж байгаа гэрээлийн төвүүдийн хүч бололцоог тутамгаа одоо энэ нуулгүй хэлэх ёстой. Энэ чиглэлээр цаашдаа одоо ойрын хугацаанд энэ одоо насан туршийн боловсролын асуудал хүчтэй яригдаж манай яамдар одоо сайхан бүтэц төлөвлөгөө бий болгохоор байж байгаа юм байна. Энтэй уялдуулаад маш ойрын хугацаанд баримттай арга хэмжээ авмаар байгаамаа. Энэ асуулт хариу өгнө гэж хүсэж байна. За сая бэлтгэл явсан улсууд одоо маш тодорхой зүйл яригдсан тэнийг нуршлаггүйгээр насан байр дараагаас нь хоёр асуулт тодруулъя гэж бодож байна. За юуны өмнө нийслэлийн 9 дүүргийн гэгэрэл хөгжлийн төвүүдийн энэ одоо саяын зорилт юмнуудад орж байна л да. Хамгийн гол тулгамдж байгаа зүйл юу вэ гэхтээ зэрэг үндснээ Монгол Улсын хүн амын бараг одоо тал гараа хувь нь тийм үү? Маш одоо хамгийн проблемтэй зүйлүүд бол нийслэл байж байгаа. Нэг үе бодох юм бол хөдөө орон нутаг бас тодорхой хэмжээний сүлжээ бий болсон учраас тодорхой хэмжээгээр одоо бас хайгуу боломжтой төвшинж явсан. Тэгэхээр энэ дээр нийслэлийн 9 дүүрэг бол яг одоо өөрийн гэсэн байртай, зориултын байртай дүүрэг байхгүй байгаа шүү дээ. Сая одоо зориултанд бол 9 дүүргийн байртай болно гэж ярьж байна л да. Тэгэхээр би насан байр дараахт нь хоёр тодорхой одоо саналыг тавих гэж байна л да. Нэгдүгээрт энэ 2013-14 онд яг одоо жинхэнэ насан туршийн боловсрол олгох энэ одоо агуулга стандартын хүрээнд зориулагдсан зориултын байрны асуудлыг одоо шийдэж өгөөч гэж ингэж бодож байна. За энэ бол мэдээж 2013 оны одоо улсын төсөвбөл батлагдсан учраас боломжгүй байгаа байна. Тэгвэл энэ гадна дотны янз бүрийн төсөл хөтөлбөрүүд бол маш их хэмжээгээр орж ирдэг. За энийг би яагаад хэлж байгаа вэ гэхээр зэрэг үндсэндээ
улсын хэмжээний насан туршийн боловсрол буюу албан ёс боловсролын тогтолцоо бол одоо бүрэн бүтэц бүрэлдэхүүнээр одоо тогтолцоо бий болсон учраас энийг одоо ярьж байгаа. За хоёрдугаар энэ одоо албан ёс боловсролд ажиллаж байгаа хөдөө орон нутаг нийслэл дүүрэг одоо бүх одоо нийслэл улсын хэмжээний энэ нийгэмд бий болсон хүний нөөцийг чадварыг үр дүнтэй ажиллах талаар манай одоо бодлого боловсруулж байгаа ялангуяа одоо дарга таа бол одоо маш санаачлагтай буюу одоо хамтарч ажиллах байх гэж ингэж найдаж байна. Яагаад гэвэл зэрэг одоо саяхан одоо судалгаанд дарж байж л байна. Энэ манай салбарт ажиллаж байгаа багш нарын 30-аас 40% жил болгон өөрчлөгдөж байна. Энэ бол бидний шалтгаалж байгаа юм биш. Энэ бол цаанаа цалин хөлс тэгэл одоо янз бүрийн сая одоо хүмүүс бас асууж байна л да. Яг албан ёс боловсролын багш нар гэсэн тийм цалингийн сүлжээ байдаггүй. Албан ёс боловсролын одоо баг нэрээрээ заасан ийм одоо зүйлүүд байдгүй л тэгэхээр энэ дээр бол бас энийг одоо хийж байгаа. Тийм учраас ялангуяа одоо захирал удирдлагууд багш нарыг бол энэ салбарт тогтвор суужилтаа ажиллуулах төрийн бодлого заажгүй шаардлагатай байгаа гэдгийг бас хэлж байна. Энэ талаар одоо та тодорхой зүйлүүдийг энэ форумдоор бас одоо хариулах байгаа гэж ингэж бодож байна. За эцэст нь бид ялангуяа нийслэл бол энэ одоо шинэ засгийн газар, шинжилгээний засгийн газрын энэ одоо боловсролын шинжилгээний бодлогыг одоо маш их одоо дэмжиж ажиллаж байгаа. Сая одоо бүх хил зүйлгүүд явлаа. Албан одоо боловсрол ерөнхий боловсролын сургууль явлаа. Тэгэхээр энийг бид бол одоо цаашдаа ялангуяа одоо энэ насан туршийн боловсролоор тавигдж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд одоо удирдлагууд багш нар бол маш сайн ягтар хамтарч ажиллана гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. За баярлалаа. Өнөөдөр энэ форумд оролцсонд баярлалаа. Яг л боловсролын шинжилгээтэй холбоотой нэлээдгүй мэдээлэл бол одоо авлаа. Миний хувьд нэг сонирхсан нэг асуулт байна. За энэ бол ерөнхийдөө хүний үндсэн эрхт бол сурч боловсрох эрхийн асуудал яригддаг. Энэ олон улсын грек нөлөөсөн үндэсний хувь тогтоомжоор бол баталгаажсан зүйл. Тэгээд боловсролын шинжилгээтэй холбоотойгоор хүний эрхийн боловсролын асуудал нэлээд чухлаар тавигддаг юм аа. Одоо дэлхийн улс орнч тэгээд юу маш олон одоо нөбийн грек конвенц тунхаглалт дээр заагаад өгсөн байгаа. Танайхан хүний эрхийн боловсролын асуудлыг яаж авч үзэж байгаа вэ? Энд одоо жишээлбэл үндэсний зөвлөлт гээд байгуулагдж байгаа тэр газрууд хүний эрхийн үндэсний комиссоос одоо гишүүдийн оролцуулах боломжтой бодлогын хүрээнд асуудлуудаар ярилцах тийм боломжоор мангах уу эсвэл одоогийн байгаа нөхцлөөр бид нар харилцсан гэдэг одоо танаа хийсэн тайлбар тэр үзэл нэг дүн шинжилгээ хийгээл тэгээд их хурлд явах энэ одоо болгон зохицуулалтыг харж хэлсэн байна уу? Энэ талаар мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Зөвхөн эргээд би ингээд харахад бол бас бага насны хүүхдийн хөгжил буюу сургуулийн өмнөх боловсролын энэ одоо стандарт ерөнхий улсын сургуультай ингээд харьцуулах юм бол харьцангуй нэлээд урагшаа явчихжээ. Би өөрөө Монгол улсын боловсролын их сургуулийн сэтгэлийн багш битэрдэг сургуулийн захирал тийм. Тэгээд энэ бага насны хүүхдийн хөгжлийн стандарт болоод ерөнхийдөө энэ зүүн өмнөд Азийн 6 орн тэгээд агуулгын болон тохирцын одоо маш том судалгааны үндсэндээ хийгдсэн ийм зүйл байна. Эргээд ингээд боловсролын чанар гэдэг ийм одоо асуудалтай ярьж байхад бол бас манай боловсрол сургуулийн боловсрол бол бас илүү урагшаа ингэж алхалт хийжээ гэсэн нэг зүйлийг хэлсэн. Нөгөө төгөр сургуулийн өмнөх боловсрол хамрагдаагүй байгаа энэ хүүхдүүдийг хэрхэн хамрах талаар ингээд 21 аймаг энэ дүүргүүдийн энэ цэцэрлэг хамрагдаагүй хүүхдүүдийн гэр цэцэрлэгүүдээр ингээд явж байхад гиберлийн төв буюу энэ одоо манай Бачуудын даргын удирдсан энэ төвийн ажлын бол байнга аймагуудад ингээд таарддаг байхгүй. Тэгээд би одоо яг юу хэлэх гэж байна вэ гэхээр үнэхээр одоо энэ 15 жилийн босгон дээр нь энэ албан бус боловсролд одоо хамрагдаагүй байгаа албан бус энэ насан туршийн боловсролын тухай энд одоо үйлчлэгээ авч байгаа энэ талаар бол үнэхээр их зүйлийг хийжээ. Тэгээ энэ босгон дээр бол танай хамт олон өөрт чинь бол бас баярсан талархсан илэрхийлье гэж бодож байна. Тэгээ эцэст нэг санал бол энэ насан туршийн боловсролтой холбоотой энэ нэр томьёонууд өнөөдөр ингээд энэ форумд суулж байхад бол их тийм иргэний боловсрол руугаа чиглэсэн нэр томьёонууд бол үнэхээр их өөрчлөгдсөн байна. Энийг дагаад ч гэсэн энэ чиглэлийн ажлын агуулга арга зүй дээр бол бас их өөрчлөх нэгэн тийм шинжилсэн ийм одоо шатанд бас яригдах ийм болтой ингэж одоо ажиглагдаж байна. Тэгээд би юу гэж хэлэх гэж байна гэхээр насан туршийн боловсролын нэгэн хэсэг болох төрснөөс эхлүүлээд ургийн хөгжлөөс эхлүүлээд 6 хүртэлх насны хүүхдийн энэ сургуулийн боловсрол эзэмшиж чадаагүй байгаа энэ одоо хүүхдүүдэд мөн боловсрол одоо олгох энэ ажил маань энэ насан туршийн боловсролын энэ одоо төвийн ажилтай нягт холбоотой байгаасаа бидээ өргөж энэ тал дээр одоо бас одоо жохож ахмууд хийгээсээ бидээ гэсэн
ийм одоо зүйлийг хийе. Баярлалаа. Баярлалаа. Би энэ чинийг татархал илэрхийлж ирсэн байна. За тэгээд энэ өдрөөр энэ хүн тань төрөлцөн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Альбом 15 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Намайг үлзий хувьтай гэдэг би анх 2001 онд 13 настай сонгон хайрхан нүрээ албан ёс бодлогын гэр хэмжээлд орж суралцж байсан. За тэгээ 2007 онд 11-р ангиг төгссөн. Тэгээд энэ хугацаанд одоо зөвхөн суур бүрэн дунд боловсролыг эзэмшээ зогсолгүйгээр амьдрах ухаан, мэргэжлийн чиг баримжаа олгох олон сургалтаас хүүхдүүд бид нарыг одоо хамруулж байсан. Энэ маань бидний амьдралд одоо ч болоод хэрэг болж явдаг. Тэгээд үүнээс гадна гэгэрл хөгжил төвүүдийн хэмжээнд анхдах гэдэг би чи бид хүүхдээ оролцох удирдах зөвлөлийг анхлан үүсгэн байгуулсан 7 хүүхдийн нэг нь байсан. Тэгээд эдгээр хүүхдүүд маань бие даан болон багш нартайгаа хамтраад олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан маань биднэрт өөртөө итгэлтэй болгох альбом зүйлийг удирдан зохион байгуулах чадварыг олгож байсан. Тэгээд үүнээс үүдээд яг л энэ үед би багш бодъё гэсэн хүсэл мөрөөдөлтэй болж 2007 онд Монгол Улсын их сургуулийн Харьяа Улаанбаатар их сургуульд орж нийгмийн ухааны багшаар суралцаж төгссөн. 2011 оноос бол тус төвдөө иргэн нэрж нийгмийн ажилтнаар бол ажиллаж байгаа. За тэгээд тухайн үед төгсөж байсан манай анги хүүхдүүд бол бүгдээрээ л ихтэй сургуульд орсон. Дордороо өөрийн эзэмшсэн мэргэжилтэд болоод амжилттай яваа. Тэгээд энэ ч утгаараа албан ёсны бодлогын маань миний хувьд амар тийм ойрхон дулаахан дотн санагддаг салбар юм байна. Тэгээд энэ төвөөс алдагдсан боловсролоо нөгөж энэ төвөөс эргээд хань жилд яваа үр хөвгтэй болсон. Тэгээд энэ төвдөө эргээд ажиллаж байгаадаа бол миний хувьд бас баяртай байж маа. Тэгээд та За баярлалаа. За насан баярлалаа. Миний эрхний боловсрол. За баярлалаа. Тэгээд талархлууд сонсоод сууж таатай. Тэгээд ямар ч хэцүү үед бодтой хүмүүний амьдрал ямар олон өөрчлөлт орсон юм бэ гэдэг чухал бас баяр хөөргөн. За хөтлөгийн захирлын асуултаас эхлээд хариулчих. Тэгээд яг энэ СОВ-тэй холбоотой юм бол ерөөсөө дэлхийн нийтэд аль боловсролд одоо хөрөнгө оруулахад хамгийн их өндөр хувьтай үр дүн гардаг вэ гэдэг бол дэлхийн нийт тогтооцсон. Эдийн засгийн чиглэлийн эсвэл барилгын барьж байгаа хүмүүс тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол хамгийн их хөрөнгө оруулах юм бол тэнд хамгийн их үр дүн бодтой өгдөг. Дээш нь насны ахих тусламжтай ямар байдгийг бидний харьцуулга гаргасан байдаг. Тэр утгаараа бидхүү ерөөсөө дэлхийд хэмжиж бай. Энэ бол энэ боловсролын суурь өрөө сургуулийн өмнөх боловсрол хамгийн зөв хамгийн сайн хамгийн чанартай явж иж шашаа бүхний суурь тавина гэдэг үгэн чухлаа. Тэр утгаараа бид өмнөх одоо 2 цагийн өмнө сургуулийн өмнөх боловсролын бодлогын форум гэж бас бидхүү ярилцсан. Энэ чиглэлээр бас бодтой өөрчлөлт юм шүү. Тэгэхлээр танилцуулсан энэ танилцуулгууд үндэсний хөтөлбөр буюу энэ дотор 6 үндсэн гол асуудал байж байгаа. Боловсролын үнэлгээний асуудал, орчны асуудал, сургагчийн асуудал, багш хэлтэх асуудал, багшаа боловсруулах асуудал, агуулгын хөтөлбөрийн асуудал, сургагчтай ингээд энэ бүх зүйлийг цогцоор нь өнөөдөр хүртэл явж ирсэн тэр хийгдэж ирсэн тэр шинжил одоо зорилтуудаа дахин нэг одоо тий олон улсын төвшин бүхэл зүйлийг бодтой болгож ингээд зэгцэлж нэг үндэсний хөтөлбөртэй болоё гэж зорио явж байгаа. Энэ боомыг бол өөрсдөө захирал ахалж байгаа. Тэгээ энэ утгаараа агуулгын хөтөлбөр тэр бүхэл зүйл хүний эрх гендертэй бүх чиглэлүүд хэрхэн хамаарч холбогдож байгаа гэдэг зүйлүүдийг энэ мэргэжлийн холбогдол байгууллагатай хамтарч ажиллана. Энэ баг бол одоогоор төлөвлөгөөгөө гаргаад эхний байдлаараа багууд бүрдээд эхний байдлаараа явж байгаа. Тэгээд удахгүй яам батлнаа, батлах гэж ярьсан батлнаа. Тэгээд юу гэхээр сая бид нэр энэ жил одоо нөгөө 12 жилийн тогтолцоод шилжсэнтэй холбоотой 6-14 ангийн сургагчийг бичигдэж байгаа. Яг энэ одоо хөндлөнгийн хэрэглэгчийн төлөөллүүдээр энэ байгууллагын хүмүүс оролцуулаад үнэлгээ хийлгэж байгаа. Яг энэ сургагчдад хүний эрхтэй холбоотой хүний эрх зөрчсөн гендерийн асуудал хүнсэн ямар агуулга одоо зай залтад орцсон байна. Энийг бас үзэж сургагч бичиж байгаа багуудаас зөвлөмж өгөх гэх мэтлэнгээр ажиллаж эхэлсэн явж байгаа. Тэгэхээр бол албан ёсоор та бүхэнд хандаж энэ бүхий зүйл үнэлгээ хийлгэж зөвлөмж явах харилцан хамгаалалттай ажиллана. Түүнээс биш та бүхэн араас нь явах ш. Яг хийж байгаа харилцаатай хамтарч ажиллана гэдэг зүйлийг хэлээ. За баярлалаа. Энэ хүний эрхийн эзэлтэй холбоогоос өөр хэлэхэд бол нэг хэсэг хүний эрхийн
одоо боловсролын талаар хөлтөр боловсруулах гэдэг манай одоо хуучин боловсрол соёлын хэлхүүний яам, нийгмийн хамгааллын яам, одоо хууль зүйн яамтай хамтарсныг баг бүрдээд явж ирсэн. Тэгээд тэр бол нэг ашигтай хөрөнгөлөгийг өнгөрсөн. Зөвхөн албан бус боловсрол, албан бус замаар хүний эрхийн боловсрол олох одоо аюу чухал байдаг. Ийм учраас бид нэр тэр гүйцэн хөсрөл дотор амьдрах ухаан нийгэм шиг гэсэн цагт чадамжийн хүрээнд хийгдсэн хөсрөл дотор хэд хэдэн одоо модулууд байна, сургалтын модулууд. Дээрээс нь болохоор зэрэг тэр одоо шинэ бичлэг болсон шүү дээ. Та өөртөө хуурч энэ тэгээд тэрнээр болохоор зэрэг ардчлалын боловсрол, хүний эрхийн боловсрол, хуулийн боловсролтой холбоотой юмнууд байгаа. Мөн амьдрах ухааны сургалтын хөтөлбөр болон амьдрах ухааны модул дотор юм бас юм бол орсон. Гэхдээ их нийлгийн бол том орсон гэж хэлж чадахгүй байна. Эхлээд нэг кейс өгөөд тэрний дараа эргцүүлж хүн уншаад тэрний асуултанд хариулаад тэрнийхээ дараа яг одоо энэ юу юм бэ гэдэг тодорхой мэдээлэл аваад тэрнийхээ дараа энэс юу сурсан бэ гэдэг ийм зарчмаар хийгдсэн хөтөлбөрүүд байгаа. Та нар манай номуудыг бас дээр нь хараарай. Хүний эрхийн үндэсний саналтай бид нар бас нэлээд хамтарсан. Энэ дээр бол ялангуяа танаас хийгдсэн тэр лам хүүхдүүдийн нөхцөл байдлын судалгаа гэдэг судалгаа бол маш хэцүү болсон. Ийм учраас 2010 оноос хойш бол нэлээд их сүм хийдүүдийн хүүхдүүдээс сургууль явуулах салбар ажиллаж байгаа. 2010 оноос хойш нийтдээ 200 гаруй хүүхэд одоо бичиг бүсгийн болон дүүцэн хөтөлбөрийн бага сургууль боловсролын сургалтанд хамтдаад байгаа. Энэ дээр бол танаа хансын хийсэн тэр судалгаа их бол нөлөөтэй байсан шүү гэдгийг бас онцлог шийдэхэд таатай байна. За ингээд өмнө хойгийн боловсролын газрын мэргэжилтэн алтан гэрэлийг хүн байна. За тэгэхээр нэгдүгээрт нь энэ боловсрол хариуцсан албан боловсрол хариуцсан мэргэжлүүдийг орондоогоор ажиллах асуудал. Зарим газруудад хавсаргаар байна. За манай хот орондоогоор ажиллаж одоо 1 жил болж байна. Тэгэхээр орондоогоор ажиллах асуудал нэгдүгээр хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хөдөө орон нутгийн сундууд ажиллаж байгаа албан боловсролын багш нар дандаа хавсар маягтай явдаг. Тэгээд энийг орондоогийн болгоё гэхлээр танаа багшийн төсөв байхгүй учраас орон тоогоор болгож болохгүй ингээд яриад байдаг. За тэгээд энийг орон тоогоор болгоод явахдаа нөгөө багш нар анги тавихын за сургуулийн хөтөлбөр ажиллаж сууж байдаг. Тэгээд хүүхдүүд нь хийж өгдөг. За хүүхдүүдийг юу л асуудлыг ингээд ярих гэхлээр нөгөө сумын удирдлагууд энэ дээр ажилладаг. Ийм учраас сумын багийн дараа сумын засаг даргын одоо үүрэг гараад ийм өндөржүүлэх хэрэгтэй. Яг тэгэхээр бид нэр хүүхдүүдийн нөгөө хэрэгцээний судалгаа авдаг. Нөгөө 49 нас хүртэлх боловсролгүй хүмүүсийн буюу боловсрол эзэмших шаардлагатай ямар хүсэж байгаа нөхөд хэрэгцээний судалгаа аваад ингээд үзэхэд бол тодорхой хэмжээний тоо гардаг. За энэ хүмүүсээс суулгая гэхээр нөгөө суудаг хүмүүс нэгдгүү нэг 3 4 5 6 хүн ирдэг. Гэхдээ 3 хүн илээгээд одоо буцаагаад явуултаа нэг 3 ч байсан, 1 ч байсан сурах шаардлага гардаг. Нөгөө өгсөн хэдэн төгрөг нь хүрдэггүй. Ийм учраас төсвийн асуудлыг нэгдүгээр нь ерөөсөөр албан боловсролын төсвийг нэгж байна уу 3 ч үеийн тодорхой хэмжээгээр сум орнуудад тэр албан боловсрол зайтай насан туршийн боловсрол олгодог тэр болцоог нь олгож өгч сайжруулах шаардлага юм даа байдгийг гэж бодд юм аа. Энэ дээр одоо яам тамийн газар их одоо бодлого барьж төсвөнд одоо төлөвлөдөг байх хэрэгтэй. Энийг төсвийн мэргэжилтнч мэдэхгүй, сумын сургуулийн нэгдэнч мэдэхгүй ийм асуудлууд байдаг. Зарим сургууль дээр яваад очих төсвөнд 3 сая төгрөг тавьдаг. Энэ нэг албан боловсролын багшийн цалин гэдэг. Тэгээд та нар 3 сая төгрөгийг та цалинд яаж өгөх юм бэ? Гэдэг ингээд асуудаг. Тэгээд бүр үндсэн цалиндны урд нь байж төсвөнд байж их хэрэгтэй. Энэ зөвхөн сургуулийн нөгөө төгссөн хөтөлбөр сургууль явуулдаг мөнгө шүү гэдэг ингээд ярихаар зарим газрууд сургуулийн нөгөө явуулдаг байж байгаа мөнгө өгсөн ийм газрууд гарч ирсэн. Энэ асуудлаар сүүлийн үед одоо бид их ярьж байгаа манай дараач ирэх дэмжиж ажиллаж байгаа. Энийг цаашдаа бол яамны хэмжээнд бодлого болоод ирэх зур артууд нь харахад энэ албан боловсролын юмнуудыг тодорхой уулзах заих шаардлага тодорхой биш яваад байна. Тэгээд 1990 оноос анх албан бус боловсролыг одоо үүсч хөгжихэд манай байгууллага манай хөтөлбөр яг зэрэгцэж хамт ингээд явсан байгаа. Тэгээд яг ямархуу одоо хэмжээнд анх үүсч хөгжижсэн түүхийг мэдж байгаа. Тэгээд үнэхээр одоо өнөөдрийг ингээ 15 жилийн хугацаанд ингээ харахад асар их юм хийсэн байна л да. Тэгээд яг манай хөтөлбөрийн хувьд яг хараа хяналтгүй уламжлалын хөвтөр ажиллаж байхдаа энэ албан бус боловсролоор дамжуулан боловсрол нөхөө олгоод EBS рүү шилжиж оруулаад цаашаа мэргэжлийн сургуулиудад өнөөдөр оруулсан. Тэгээд би та бүхнийг зүгээр 2-3 жишээгээр урамшуулмаар байна. Өнөөдөр яг боломжинд сургууль засарсан байсан хүүхдүүдийг энэ албан бус боловсролоор дамжуулаад ерөнхий боловсролын сургуульд оруулаад тэгээд энэ Шинзан дуусаад scholarship-ээр яваад тэгээд өнөөдөр ихтэй сургууль олсон боловсролын их сургуулийн одоо тэргүүний оюутан гэдэг ингээд хэлэгдээд явж байгаа. Энэ маань үнэхээр одоо энэ албан бус боловсрол сургуулийн одоо зайны төв гэж хуучин одоо нэрсэн энэ одоо сургуулийн төвийн амжилт өнөөдөр Бачулуун багшийн тэр ярьж байгаа тэр жишээн дээр юу дээр тайлан дээр бол үнэхээр тэр хөгжил бол бас өндөр шатндаа орсон байна гэдгийг бол харж байна. Тэгэхээр зөвөр энэ арга хэмжээгээр далимдуулаад
Энэ одоо амжилт тулд бүгдээрээ энэ гэгэр төвчдийн төвүүдийн захирлууд тэдний ард ажиллаж байгаа маш олон албан бус боловсролын багш нартай ингээ холбоотой. Тэгээ энэ хүмүүсүүдэд дэлхийн зөөн олон улсын байгууллагын одоо хамт олонний өмнөөс бас баярлалаа илэрхийлмээр байна. За хоёр дахь юм нь болохоор та бүхэн мэдж байгаа өнөөдрийн одоо хүүхдүүдийг хүмүүжүүлгүй төлөвшүүлдэггүй байна гэж ингэж яриад байгаа. Үнэхээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга нь өөрөө хэтэрхий юм академик чиглэл рүүгээ орчихсон яг амьдрал ухааны яг хүн болгох төлөвшгийн сургалтаасаа нэлээх одоо алдагдсан байж байгаа. Гэвч өнөөдөр албан бус боловсролын сургалтын өнөөдөр тэр сургалтын хөтөлбөрийг таваас ингээд хараад үз. Үнэхээр тэр хүн болгох, хүнийг төлөвшүүлэх энэ одоо юугаа илүү тэр албан боловсролоос хөгжсөн байгаа түүх одоо ингээд харагдаж байна. Тийм учраас энэ албан сургалт буюу ерөнхий боловсролын сургалтын агуулгыг энэ албан бус сургалтынхаа одоо энэ дүүс хөтөлбөрийнхээ агуулгатай одоо уялдуулж бас өөрчлөөсэй гэсэн саналыг та бүхэн тавьж байна. Дэлхийн зөөн олон улсын байгууллага цаашид бүхий л чигээр та бүхэнтэй хамтран ажиллах бэлэн байна гэж хэлье. Ер нь ингээд олон улсын байгууллагууд, доонорууд бол одоо ингээд юу тэтгэлэг олгох нь бол одоо их багасж байна. Яг тэгвэл манай улс бол ингээд дотоодын юуны өөр эдийн засгийн хөгжил нь асар хурдтай явж байна. Тэгээ ийм тохиолдолд бизнесийн байгууллага хувийн сектортэй илүү хамтрах юм шүү. Одоо гол хамтрагч нарын чинь нэг нь одоо жишээ тэр байх уу одоо ямар бодлоготой байгаа вэ? Тэр талаар асуух гэсэн. Яг тэгвэл хүүхдийн гэвэг сан ангийн бодлого бол жишээлх юм бол зөвхөн 18 нас хүртэл ингээд хүмүүсийг хамардаг байсан бол одоо бас яг энэ ингээд насан туршийн бодлого юу боловсрол олгох чиглэлээр хандаад 25 нас хүртэл хүмүүсийг одоо чадвартай эдийн засгийн хувьд нийгмийн хувьд идэвхтэй иргэн болгох хэрэгтэй ингээд ажиллах тийм тактиктэй стратегтэй болсон. Тэгээд энэ салбартай ажиллахдаа бизнесийн байгууллагатай хувийн одоо томоохон байгууллагатай одоо үндэстэн замсаг корпорациудтай хамтрах ийм бодлоготой байхгүй. Тэгэхээр манай улсын хувьд ямар бодлого барьж байна вэ? За дэлхийн зүүн энэ бол манайд аюулх том хамтрагч мөн албан бус улсчны одоо олон төслүүд дээр хасаж гарч ирсэн. Та Японы хүүхдийн аюул сантаа бид нар аслагдсан нутгийн одоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгох гэсэн төслээр одоо хамтарч ажиллаж эхэлж байгаа. За ингээд насан байр даргаыг асуултанд хариулна гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд бас та бүхэн яг талбар дээр ажиллаж байгаа үүсгэн нөхцөлөд юу үүсдэг вэ, яах вэ гэдгийг ингээд таарч учраас мэдээ асуултууд тавилаа гэж үзэж байна. За багшийн тэр зэрэглэлтэй холбоотой багшийн одоо цалин хөөс үнэлэмж ашиг нарийн тодорхойлолт энэ бүгдээ өөрчлөгдөн нөгөө өнтэй холбоотой холбогдох хууль өргөцсөн орчин хууль тогтоомжууд өөрчлөлт орно. Тэгэхээр энэ бол бүхэл бүтэн насан туршийн боловсролын болгож ингэж гаргаж ирэхэд бол бүхэл бүтэн багцаар хэмжээ болж гарна. Тэгэхээр энэ дээр одоо түрүү хэлжсэн тийм багш бэлтгэгдэж өнөөдөр явж ирээгүй тэгвэл одоо энэ чиглэлийн одоо бүх багш нарт энэ насан туршийн боловсролын чиглэлийг багш бэлтгэж байгаа сургууль агуулганд орох дээр нь өргөсөн багш нарыг одоо төслийн дараах сургалтаар бэлтгэх гэх мэтээр зүйлүүд бол яригдж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн тусдаа сааж явж байгаа биш. Одоо яг боловсролын чанарын шинжилгээ өмнөх үед хийжсэн одоо ч бас хийгдэж байгаа ажлуудтай уялдаж хамтдаа явагдана. Тэгээд одоо эмчлээс бид нэр эрхчил 1-р курсээс эхлээд яг багш бэлтгэж байгаа сургуулиудын багш нарыг бэлтгэх тэр хөтөлбөрийн агуулгууд дээр бас өөрчлөлтүүд орно. Одоогоос сая бид энэ хавар багшны дадлагтай холбоотой бас ихний ээлжийн нөхцөл оруулах гэдэг орлого хэмжээд явж байна. Тэгэхээр энэтэй уялдаад яг нөхцөл боловсролын одоо багш нарыг бэлтгэх энэ бүх багш нарын одоо бэлтгэж байгаа тэр агуулга болохоор дотор энэ нөхцөл боловсролыг оролцуулах агуулгын модуль болгож гаргаж ирэх хэмжээгээр олон зүйлүүдээс үе шаттай хийлдээ. За одоо бол хичүүлэх ёстой гэдэг нь гарцаагүй шаардлага болсон гэдэг нь бүгдээ мэдж байгаа. Тэгээд 13 оны төсөв тав хүн хэлсэн 13 оны төсөв бол бодлогдоод ойрлогдоо явцсан. Гэхдээ тухайн орон нутгатаа энэ асуудлыг ойлгох гэдэг бол та бүхний бас тухайн одоо харилцаж байгаа хүмүүсээс хариуцлага бас байж байгаа. Тэгэхээр өнөөдөр орон нутгийн төсвийн шинэ хуулиар бол эрх мэдэл бас шилжээ бодсон боломжууд бас байж болох хуваараар бас энэ хүчирх асуудлууд дээр бас бодтой хэмжээнд оруулах талаар бас та бүхэн санаачтай ажиллаарай гэж хүсэж байна. 2014 оны үндсэн чиглэлийг сая бид хөгжсөн сард 2 сард боловсруулаад эдийн засгийн хөгжлийн яамны хөргүүлсэн байж байгаа. Энэ дунд бол албан ёс боловсролын төвүүдийг хөгжүүлэх, төлөвлөх өрөмж олон талаар хөгжүүлэх талаар хүснээр тоо тавьж явуулсан. Тэгээд бид одоо сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, засгийн газар, хэвлэх газар яг энэ насан туршийн боловсролын ач холбогдолтыг ойлгох гэдэг бол бидний хариуцлага болчиход байгаа. Бас сар том одоо ер нь бол намар бол ингээд ирээд насан туршийн боловсрол гэж ярихад бол
яг үндэ ойлгохгүй зүйл олон байсан. Гэхдээ ямар ч хэсэн бас хүмүүс хэрэгцээ олон талаас ярих юм бол бас ойлгомжгүй зүйлсийг ойлгомжтой нөлөө болгох гэж харж байгаа. За тэгээд энэ сум аймгийн нэгжүүдийг чадахжуулах тал дээр бол бодлогоор хөрөнгө хуваарлах байж хүү хөлбөрөөр ажиллана. Энийн өмнө бас яг хөрөнгө хуваарлах хүмүүст бас ойлгуулах энэ чиглэлийн бас олон чиглэлээр явах. Тэгэхээр бас тав энэ чиглэлийн олон нийт таньсан үйл ажиллагаа гэдэг зүйлийг ч гэсэн бас хамтдаа олон талаар хийж бас энэ зүйл бүтгэх зүйл. Тэгэхээр ямар нэгэн манай яам ганцаараа бас бүх хөрөнгийг мэдээж хуульчдаг зүйл байдаггүй. Үндсэн чиглэлдээ ачаал бүгд өгөөд очихын явцтай өчнөө хувираад явчих шиг бас байж байгаа. Бас харж эргэж бодох олон талаас энэ талаар аль талаас ажиллана гэж зорж байгаа. За тэр чивсрүүл тасан дээр нийслэлийн 9 дүүрэг гэдэг бол асар чухал байгаа. Шүүл отон ондоргоо явцсан уу? Байна. За өмнө бол Батүл аргатай манай гэрэл төр уулзсан гэж би сонссон. Тэгээ бүх дараагаар бол уулзаж хийж байгаа шуудаа танилцуулах үе шаттай холбогдох ихний ээлжинд бас захиал өгнөдөө өгөөд нийслэл болоод нийслэлийн босрлын газар болыг томцоолон харж байгаа гэж би харж байгаа. Дээр нэмээд яамны хувьд бол яг 9 дөрөвдөөр онцгойлон тийм үе шаттай яг хүндээ хүрсэн тэр үйлчлэгээ гэдэг хүрхэхэд одоо тэр орчин үеийн олон дэлхийн одоо шийдлэг гаргасан зүйлүүд бас олонсын жишээг олон зүйлийг харж үзмээр бас энэ байр бол гарцаагүй баригдах ёстой. Гэхдээ би 14 онд баригдчихна гэдэгтээ бол яг энэ бол би ихтэй хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр тодорхой хуваар бол шийдлүүд гарах байх гэж найдаж байна. За 14 онд төлөвлөсөн байр байгаа юм байна. Нийслэлийн боловсролын дүүргүүдийн боловсролын хилцсэн одоо хамтарсан юм зохицбор байртай болгоё гэж. Энэ жилийн төсөвт бол бид нар одоо ядаж зурагтай болох асуудыг хийгээ явж байгаа. Ингээд лагур зургийн төсөв бол нийслэлдээ санал оруулсан явж байгаа. Тэгэхээр ямар ч бас энэ жил бол төсөв одоо төсөв мөнгө байхгүй гэж хүлээж өгөөр энэ жил зургийн асуудлаа шийдээд авчих. Мэдээж дүүргүүд бий бас гэсэн ба газрын асуудлаа шийдээд авчих. Энэ хоёр том асуудлаа шийдээд авчих юм бол иргэжлээс одоо бэлэн болсон газар зураг төсөө өмслээд бас ганц нэг төвүүдийг барих болцоотой байгаа. Болцоотой гэж ойлгож байгаа. Тэгээд мэдээж төсвийн хөрөнгөөр барих бүгдийг барьж болцоог учраас бусад хөрөнгөний хөзөр юу байх тэрийг бас хайж байгаа. Ер нь бол ойрын хугацаанд бүгдийг байртаа болох чиглэлээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. За баярлалаа. Энэ дээр одоо тэр хүний нөөцийн чадварчуулалттай холбоотой бол гарцаагүй л түрүүний ярьсан зүйлтэй холбоотой тэр холбогдох хууль тогтоомжууд дээр төсөв бусад зүйлүүд ажлын ашиглаж тодорхойлтоос эхлээд олон чиглэлүүдээр өөрчлөлт орж иж цаашаа явах хаа. Ямар хөвшөөрөхгүй, хөвшөөрөхгүй, дэмжлэггүйгээр бол одоо цаашаа бол хөгжих боломжгүй. За тэр сүүл багийн засаг дарга нарыг өргөжүүлэх дээр бол бас чухал санаа байна. Тэгээд бид нар аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ дээр бол яг тусгаж өгсөн. Тэгээд энэ чиглэлээр бүр онцгой дэмжиж тусалж ажиллана гэдэг засаг даргын гэрээ дээр бол бүр зүйл залтаар тусгаж өгч уруулсан байж байгаа. Бусад хөтөлбөрүүдээр тавь шалгууруудээр бас тавьсан. Тэгэхээр энэ засаг даргатай байгуулах гэрээнүүдээр бол өргөжүүлэх утгаар ихний утгаар ямар ч сурч байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас хаалгандуулж ажиллана. Тэгэхээр нэг бас эргэж манай сая нийт эрэгтэй хурлын дарга нөгөө шууд арчлалын юм дээр очиход бол яг одоо энэ чиглэлд ажилласан дээр сургууль хүүхдээ элдээ засаг дарга яг энэ босрлын салбартаа бүр онцгойж анхаарч ажиллаж чадсан засаг дарганы ашиг дүгндэг болъё, хөгжүүлдэг болъё, хөгжүүлдэг болъё гэдэг дээр бол онцгойлон бас зөв тулгаж ярьж байгаа, тавьж байгаа. За тэр хувийн секторуудыг хамруулах тал дээр бол бид нар одоо юу ярьж байгаа гэхээр яг энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж чадсан хүмүүсийг дотроос чөлөөлөх, дотоорт нь хөнгөлт оруулах, энийг бодиттой тийм механизмд оруулж иж бас энэ зүйлийг өдөө хийх гарцаагүй шаардлага байгаа гэдгийг харж байгаа. Тэр утгаараа бол одоо хувийн секторуудтай хамтрах, тэр хүмүүсийн оролцоог дэмжих, эргээд бүр байгийн ихэд тухайн одоо хувийн секторуудад өөрсдөө дэргэд яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүстээ энэ одоо ажиллагсад болоод хамт олондоо энэ чиглэлээр одоо босрол олгодог энэ чиглэлийг бас одоо бас төрүүлэх олон чиглэлийн өгнөх өмнөх гэлэмжлэгээр олон зүйлүүдийг хийхээр бас төлөвлөж байгаа. За тэгэхээр энд тавигдсан одоо саналууд, асуултууд бол өнөөдөр бид энэ чиглэлийн хандлагыг эхлүүлж байгаа хүмүүс маргааш өнөөдөр яриад маргааш хэрэгжиж бас амархан асуудал биш. Тэгэхээр та бүхэн энэ формоос гаргаж байгаа зөвлөмж үндслүүдээр маш сайн одоо гаргаж бас зөвлөмж тавьж өгөөрэй. Тэгээд цаашлаад өнөөдөр энэ чиглэлийг одоо хууль эрх зүйн хүрээнд, төсөв санхүү хүрээнд, хүний нөөцөө бэлтгэх бодлогын хүрээнд яа өөрөө тусгаалan бас хариуцж чадах эрх хөдөлгөөний хүрээнд хэмжлэгээр олон чиглэлээр үр шаттай бодлоготойгоор явна. Тэгэхээр би юу гэж харж байгаа гэхээр яагаад яам дээр хоёр бодлогын хүн гаргаж ир тавьсан бэ гэхээр
хацаа болон төвийг зохицуулт явж иж бас үрдэнтэй ирж үйл явц учраас хоёр мэргэжлэн гарч ирж бас энэ чиглэлээр түрүү ярьсан дээр нөгөө нийслэлийн болоод аймаг дээр байгаа усралын газрын мэргэжлүүд бол хавсар байдлаар явна гэдэг. Энийг цаашдаа аймгийн нийслэлийн маргааш бол усралын газрын даргавчтай бас тусгайлан ярьж яг энэ бүх зүйлийг илүү бодтой төвлөрч ажиллах, илүү өргөтэй ажиллах, үлдэнтэй ажиллах гэдэг энэ чиглэлээр бас бодтой болов. Иргэд одоо хүн дуудаад ирдэггүй ч гэдэг юм уу энэ чиглэлээр одоо яах вэ гэдэг утгаараа биш. Илүү тэр арга зүй тэр хичээлийг хэрэглэх хүн тэр сургалтын орчныг сайжруулах гэдэг бол бас гарцаагүй явах ёстой зүйл. Зөвхөн хүний эргээд шаардахаас илүүгээр бид нэр өөрсдөө тэр нөгөө үйлчлэгээ сайжруулах дээр бас стандарт гаргаж илүү бодтой шийдлүүдийг үзүүлэх шатаа явна. Тэгээ энэ жил бол яг үндэ бол энэ 13 оны хувьд бол төсөв дээр тавигдсан одоо тавигдсан төсвийн хүрээнд яаж энэ ЕБС-ийнхаа одоо багш нарын тийм сурчдын тэр хэрэглэх түүнийг сайжруулах вэ гэдэг дээр бол сайдмар онцгойлон анхаарч яаж тэр лабораторийг одоо ийм чанартай лабораторийг өгч болох нөхцөл нь юу вэ? Яаж тэр хүүхдүүд ангиллыг зөв сурах боломж юу? Яаж тэр багш өөрөө одоо тэр хэрэглэх түн гэдэг асар өндөр байж иж тэр одоо гэр орондоо асар өөр орчинд интернетийн асар өөр орчинд байж байгаа хүүхдүүд гэр бүл нь ямар орчин болыг тэр сургуулиар ирж байгаа сургалтын орчин хэрэглэхгүй ямар болыг энэ бүх зүйл дээр ихний ээж нь өөрчлөлт оруулна гэж энэ ном бол илүү төвлөрч байгаа. Шаашлаад 14 оны тэр үндсэн чиглэлүүдээр бид яг энэ насан туршийн боловсруулалтын орчин стандарт энэ бүхий хэрэглэхийг сайжруулж энэ бүхий зүйл бол одоо байх боломж тэгээд та бүхний бас хамаачлан олон талын харилцаа холбооны бас зүйлээс бас хамаарат олон талын нөхцөлтэй бас сайжирна гэж бас харж байгаа. За ингээд одоо аль болохоор багслаад хариулахыг оролдлоо. Тэгээд тэр ер нь бол оронтоо тэр хүний нөөцийн хувьд бол тусгайчлан бүр бодлого одоо байгаа зүйлүүдээр шатаа хэрэгжүүлж ирээд нөгөө өдөө орон нутагт ажиллах багш нарыг дэмжиж бид хүүхдүүд 24 сарын тэтгэж гараад ирсэн шиг тэр тодорхой хэмжээний одоо дэмжлэгүүд юу байж болохыг хөлбөрүүдийг гаргаж бас бид хүү энд бол гарцаагүй олон хуйлуудад бол өөрчлөлт орны чиглэлийн бас дэмжлэг гарцаагүй. Гэхдээ бидний хүн үе шаттай одоо та бүхэн бид хүн юм ойлгох гэх шиг бид нар ч гэсэн нэсгийн газар одоо тэр өргөн сархуу ойлгох олон хүмүүстэй бас ойлголцохгүй цаав орно гэдгийг бас та бүхэн бодож үзэх байхаа гэж ингээд магадгүй хариулт авчдаг бол тодорхойлж асуугаад аль болохоор багсаж хариулахыг зорилоо. За баярлалаа. За баярлалаа. За яг насан байртаа болоод ерөнхийдөө одоо насан туршийн боловсролын талаар төрөөс ямар бодлого баримтлах гэж байгаа юм, багшилт тогтолцоодоо ямар өөрчлөлт оруулах юм, за чиглэл баримтлал нь юу байх юм, ямар таван чиглэлээр үндсэндээ одоо энэ насан туршийн боловсролын одоо үйлчлэгийг явуулах гэж байгаа тэрний шалтгаан юу юм, за хүн хүчний хувьд одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр их тодорхой ярьлаа. За тэгээд энэ даршимд болоход бид нэр өмнө нь мастер төлөвлөгөөнд орсон тэр албан бус боловсролтой насан туршийн боловсрол гэсэн дөрөвдүгээр бүлгийн зорилтын хүрээнд бол ямар бас ингэ боловсролын тогтолцооны одоо нэг хэсгийг хариуцсан ажилтдаг нэгж байх шаардлагатай гэж зорилтод тусгаж оруулж байсан. За тэгэхээр энэ засгийн газрын одоо үед бол яг энэ зорилт биелэгдээд ямар ч байсан одоо чанга гатах гэгчээр хоёр хүнтэй тийм нэгж бий болоод байгаа юм. За энд мөн одоо дэлхийн зөнгийн оюун чимэг бас их тодорхой хэллээ. Албан бус боловсролын ном одоо арга зүй албаных нь аваад хэрэглээд байна. Энэ яагаад вэ гэдэг дээр бид бас ярилцах ёстой. Тэгэхээр зэрэг энэ албан юм бид нар энийг тоохгүй гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг ийм юмнуудаа бид нар сайн эдгээр муу гэдэг гэж байгаа юм ерөөсөө биш. Гол нь ад чиглэл нь ямар вэ? Бид нар ч бас нэг шилжилтийн ер нь 20 жил болжгонлаа шүү дээ. Тэгээ одоо бидний болжгоноод ерөнхийдөө одоо дуусах шатраа ороод нэг юм стрикт шиг хандж байна. Одоо яг жинхэнэ яг яаж хийх вэ зүгтэй гэдэг талаар бол одоо та бүднэрт одоо боловсролын гол одоо салбарын хүмүүсийг энэ соонж байгаа гэж ойлгож байгаа учраас энэ талаар өдөөс хойш уралдаан тодорхой ярья гэж ингэж бодож байгаа. За тэгээд боловсрол үндэсний хөтөлбөрийн одоо энэ хөтөлбөрийг голдож ажилласан ажлын хэсэгт орсон улсаас суулжээд бийг зарх хэлээргээд за энэ хөтөлбөрт явж байгаа арга хэмжээнд ч гэсэн ингээд өмнөх юмаа бид нэг сайхан уламжиж авчирж байгаад бол энэ удаагийн одоо энэ шинэ бүрэлдэхүүн, шинэ уур амьсгал, шинэ залуучуудын ирч хүчийг би бас баяр хүрмээр байгаа юм.